За өнөөдрийнхөө бичлэгэнд давтан морил. Өнөөдөр миний аялах болон хідэн өөрчлөлтүүдийг хэдүүлээ харах болно. Хөөх хэдөө миний юм уу тариалаа. Тэгэхээр энийг өнөөдрийн бичлэгэн дээр хэдүүлээ янзлан заяа. Надад салхин термээ ингээд тойруулаад ингээд тариалан гайж бол гоё болох юм шиг санагдсан. Тэгээд салхин термээ тойруулаад энэ тариаланга тарьсан бохгүй. Тариалангаа янзсныхаа дараа хоньныхон байшинг бас өөрчилсөн. Би яг өмнө ерөөс амтны аж ахуй хийхдээ ингэж байшинтай хийж байгааг болохоор ер нь жоох хэцүү байсан. Би энэ амтны юу хашаага хийж чадаа ерөөсөө ямар стайлтэй хийхээ гэдэг ерөөсөө бодоагүйсэн бохгүй юу. Тэг чи яхаа төрүүлээд газраа бэлдээ гэж бодоод жоохон шороонуудээ шороогоо тавиал байжсэн. Тэгээд яа сүүлдэн тэгээд нэг санаа орж ирээд жоохон байшинтай хий гэж бодож хагаад байшинтай хийж жоохон хашаа залгахыг гэж бодоод хийсэн бохгүй юу. Энэ барилгыг барьж байхад би бол зөв байнга л модондаг үжсэн. Модоог яс дуусчихад шууд модлогоо гүгээл явжсэн тэхүү. Амар их мод орсон. Энэ амтны фарм бол нэлээд үнэтэй болсон шүү. Нэлээд их мод орсон. Яахав дээ тааш тэгээд сурсан зангаараа шоо гацуур мод ороод нөө байшингийн дээврийг л хийчихгүй тэгээд өөр юу чадах вэ гэж. Энэ амтны фарма барьж байхдаа ер нь хамгийн амархан байсан зүйл нь бол зөвхөн хашааг л барих байлт. Тэ өөр угаасаа өөрийн амархан байх хэвт. Яг энэ чирээс болохоор хашаага янзлаад бас яг нэг хийхдээ айтайхан юм хийчмээр байна шүү дээ. Тэгчээ яхав хоньны хашаа тариалангаа дуусчихаа би нөгөө Diamond эд зүйлсэнд enchant хийх гээд надад нилээд хэдэн ширхэг арьс хэрэг болсон бохгүй юу. Тэгчээл тэгээд нөгөө өхөрнүүдээ хайж яваад тэгээд юу наайлсан. Энэ тосгонд виллежерүүд ерөөсөө байгаагүй. Ганц байсан виллежерийн байшинтай хорчоод тэгээд явсан байт. Ингээ аялж явж байхдаа хэдэн тосгонтой таарсан гэж. Юу вэ? 1 2 3 4 юм байна. Ойлгомжтой шүү дээ. Юугээл тэгэл тосгоны ямын үлдээгээд явж байгаа бүгдийг туусан. Би ингэж явж байгаад нэг нохотой таарад яг миний нохоо олсон. Тэг яг алхаал төгсөн юм бэ тэгээд ямар ч хэлсэн нэр бол одоохонд бол байхгүй байгаа.
Энэчнээс яг цааш нь бас энэ тосгоноос туучих юм хайгаад явж юм л да чаавс. Би 3 дахь тосгон дээрээсээ нэр амар гоё сакуратай уул олсон. Тэгээд тэр уулынхаа цаанд бас тосгон байсан. Яг энэ тосгон ингээд сүүлийн тосгон байсан бөгөөд тэгээд энэ тосгоноос гэрлүүгээ харихтаа ерөөсө хоосон бас баргүй санагдаад ядаж муур авч юмар санагдсан байхгүй юу. Тэгчээд нэг уул шар мууртай олсон юм. Тэгсэн тэр муур буцагт маань ерөөсө алга болцсон. Ерөөсө гарч ирээгүй. Харж явж байхдаа би усаа алдаа бараг л хөхөө алдсан дөө. Тэгээд урд хойноос баахан мовнууд гарч ирээ намайг алхаа алдаад. Гэртээ очиж яг хоо гэрийнхаа ойр тойрныг жоохон янзлсан. Тэгээд энэ миний юу нетер портал шүү дээ. Нетер портлоо тойруулаад чулуугаар ингээд гоёсолж ирэх гоё харагчлаа холоослоо. Яг нетер портлаа дуусгасныхаа дараа энэ гэрийнхаа энэ ийш тийшээ явдаг замаа жоохон чимгэлсэн. Цэцэг чулуугаар жоохон эргэн тойрны бүрээд ер нь бол гойсаа. Манай энэ гэрийн энэ хавийг ерөөсөө түшиг ланд гэж нэрлэдэг шүү дээ. Нетер портлоо дуусгасны дараа манай энэ гэрийн энэ хавир дээрэмчд явж ирсэн. Ер нь баг ойрд баг дайм болж магадгүй шиг байлээ дээ. Хараад тахнаа. Хараач мó зөв амьтдуудыг. Энчаадыг таблихэд маш их арьс хэрэг болно гэдсэн шүү дээ. Тэг чи арьсаа цоглуулчаад ер нь баг энчаадыг таблийнхаа номнуудаа хийгээд ер нь энчаадсан баггүй пикакса. Тэгсэн баг л хамгийн шилдэг зөө энчаад нус ингээл од. За одоо ойлгомжтой. Тэд төгсгөл.